За тэгээд сэн сайхан байна. Тайван да. Бэлэн үү? Гэлээ. Монгол эрчүүдийг харах өнцөг ямар байхаас шалтгаална даа. Монгол улсын нийт хүн амын 49%-ны 42% эрчүүд гэж хэлж байгаа. Тэр Монгол улсаас татгалзаж байгаа хүмүүсийн 20% эрчүүд байна. Үзэгчтэй бид нэр өргөжлүүлээд өнгөрсөн дугаараар ярьжсэн сонирхолтой сэдвээ ярих болно. Тэгээд эрчүүдийн ерөнхийдөө төлөвшил гэдэг зүйлийн тухай яриадсан. Би тэгж ойлгосон чинь төлөвшил гэж юусэн эрчүүдийн эр хүн байх ёстой зүйлүүдийн нэг хэсэг нь л юм байна шүү дээ. Тийм. Энэ бол хариуцлага хүлээх чадварыг ерөнхийдөө төлөвшил гинэ. Түүнээс их гоё хувцс өмсдөг, эсвэл хувцсны тодорхой стилтэй болсон ч юм уу юм номын харагдаг энэ төр бол ерөөсөө төлөвшил зүгээр гаднах илэрхийлэл төдий зүйл болохоос биш яг жинхэнэ төлөвшил бол хариуцлага хүлээх чадвар. Хүлээх чадвартай ямарваа нэг юм эрсдлүүд үү тий. Бууж өгөхгүйгээр ухаалгаар тий даван тулах. Өргөжлүүлээд 3 зүйл байгаа. Тий эмэгтэйчүүд эрчүүдээс яг юу хүсдэм бэ гэдэг дээр ярих. Тийм түрүүн бид нөгөө ярьсан шүү дээ доктор A. Bernard гэдэг энэ хүн болохоор эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг гэсэн номон дээр 4 зүйлийг бичсэн байдаг. Эхнийх нь бол төлөвшил гэж түрүүн бид ярьсан те. За 2 дахь 3 дахь 4 дахь нь бол яри. 2 дахь нь болохоор шийдэмгий байдал. Шийдэмгий. За эр хүн одоо эс үйлдэлээрээ бас үйлдэл гаргаж идэг. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргахгүй байснараа бас шийдвэр гаргаж идэг. Юу ч ихгүй байгаа юм шиг харагдаж байгаа. Харагдаж байгаа боловч тий. Би хүлээж байна. Би сайхан нөхцөл байдлыг хүлээж байна. Байжээ та нар гэж зүгээр ингэ зүг юм. Тий. Одоо бисээ богоноор доодорч оруулаад ирнэ гэ. Та нар байжээ л гэдэг. Тий. Ер нь нөгөө шийдэмгий байдал гэж харахлаараа хүмүүс юм тийм дайчин чанарыг эрчүүдээс хүсдэг. Эрэгтэй хүн болохоор ерөөсөө эх орнд дуудах юм бол тэ халуун аймаг хөхөд бэлэн тэгтэл одоо яг бид ч одоо дайн талааны үед амьдраагүй энэ их цагт амьдарч байгаа. Тэр шийдэмгүй байдал юун дээр байна вэ гэхээр аливаа нэг гэр бүлийн шийдвэр дээр. Гэхдээ яг нэг тийм хошин яриад л да их нэртэйгээ би гэрлэхдээ том шийдвэрийг тэ би гаргаж байна. Жижиг шийдвэрийг ихнэр гаргаж гэж хэлсэн чинь цаа одоо ингээд олон жил гэрлээ хэдэн одоо том шийдвэр нэг ч том шийдвэртэй таарлаж ийсэнгүү гээд өөрөөс нь бол ихнэрээр бүх шийдвэр гаргаж ийсэн. Бүх жижиг шийдвэрүүд тэр том шийдвэрийг эр хүн тийм ээ гэр бүлийг тэжээгээс гадна эр хүн бас гэр бүлээ удирдах хэрэгтэй. Шийдэмгий байдал гэдэг бол шийдвэр гаргахтай холбоотой. Тийм эр хүн зөв шийдвэр гаргахын тулд мэдээж зарим шийдвэрүүд алдана л та. Алдаа гаргах. Тийм гэхдээ шийдвэр гаргах бүр хүн ер нь шийдвэр гаргахтаа хурцуулдаг. Ямар ч бизнес дээр ч одоо гэр бүл дээр ч харилцаанд ч тий ер нь ийм байдлаар ингэж ингэх ёстой гэж шийдвэр гаргах ёстой. Тэгэхээр шийдэмгий байдал утсанаас болж асар боломжуудыг алдаг. Одоо нэг талаар хулчиж штэ айж штэ хариуцлагаас айж байна. Тэгчүүд яах юм, ингэчүүд яах юм, тийм болчууд яах юм гэж. Тийм болохгүй бол яах юм? Тий гэдэг бас юм бодох хэрэгтэй. Энийг хийснээрээ манай гэр бүлд ийм те одоо сайн зах юм болно штэ. Болвол яах юм бэ? Эрэг зүйлийг бас харах юм боломжтой байх хэрэгтэй. Тэгэхээр шийдвэр болоод нэг талаар эрсдэл дагуулдаг. Гэхдээ эрсдэл болгон тэр хүнд бас тодорхой хэмжээний амжилтыг өгдөг. Юу ч хийхгүй байгаа зүгээр сууснаас ямар нэг юм хийгээд алдаад ч гэсэн хийгээд амжилт нь үрснэ илүү дээр. Илүү бас нөгөө Монгол эрчүүдэд нөгөө уужуу ухаантай, уужуу тайвуу гэж нэг үгийг маш их хэрэгэлдэг шүү дээ. Энэ байдал нь бас энэ дээр их сүргөөр бас яг тэгээ уужуу гэдэг маань назгарах гэсэн үг биш лээ. Уг нь бол үг нь бол тий. Гэтэл яасан бэ тэгэхээр байжээ л гэдэг ямар ч энэ шийдвэр дээр би надад нэг хувийн жоох асуулт байна л да. За шууд мөнгөөс л асууч эмэгтэй хүний хувьд эхнэр хүний хувьд заяа. Та чи нөхрөөсөө үнэхээр яг шийдэмгий байхыг хүсдэг үү? Хүсдэг шүү дээ. Гэтэ би ингэж боддог. Хэрвээ нөхөр чинь шийдэмгий байж байгаа нэгээд буруу шийдвэр гаргавал чи яаж реакцлдаг вэ? Дундаас ч орчих. Ерөнхийдөө биш хүмүүс нөгөө ингэж боддог. Эр хүн одоо өрхийн тэргүүн юм чинь 100% шийдэх хэрэгтэй гэж. Тэгвэл би гэр бүл болоод 20 жил гаруй болж байна. Одоо том юм байна. Одоо 2 хүүхэн хоёлоо юу гэдэг. Тэгээд
энэ 20 жилийн амьдралын туршлагаас би дур мэдээ шийдвэрлэх бурууддаг. Эхнэр дур мэдээ шийдвэрлэх бурууддаг. Тэгэхээр яагаад гэвэл мэдээллийн 50% ихнүүдээр мэдээлэл 50% над дээр байхгүй. Тэгэхээр 50% мэдээлэл дээр үндэслээд би 100% шийдвэр гаргана гэхээр заавал тал шийдвэр гаргана гэсэн. Тэгэхээр би нөгөө эхнэртэйгээ хэл амаа олцож хийж энийг яах вэ, ийх үү гэж шийдвэр гаргаж хоёулаа зөвшөөрөлдсөн тохиолдолд шийдэхдээ тэр надад зөв болдог гэдгийг би амьдралаас ойлгосон. Буруу байсан ч хоёулаа харилцаг үлээ. Гэтэ бас амьдралын туршлагаар бас одоо манай гэр бүлийн хувьд манай хүний хувьд ингээ анзаарч хаад өөрөө ингээ доторх шийдсэн. Тэг мэдээж хүн чинь хувь хүн чинь хүсэл мөрөөдөл ч юм уу те өөрийн гэсэн тийм шийдвэр дээр зогсон шүү дээ. Тэгсэн мөртлөөсөө эргийг надаас асуудаг байхгүй юу. Өөрөө дотроо бодцсон мөртлөө баталгаажуулж эсвэл нөгөө саяны хэлж штэ 50% мэдээлэл солилцож байгаад тэгээ тэндээсээ бүр батжуулж авах гэдэг штэ. Энэ мэдчлэн юу асуудаг. Тэгээ би хаяа бол яг ааштай авах үедээ чи тэгээд гаргацсан мөртлөөсөө хүнээс асуугаад ах юм гэдэг. Гэхдээ ихэнх хувьдаа надаас асуухт нь баймар таатай байдаг. Тэгэхээр шийдэмгий байдлын шийдвэр гаргах чадвар гэсэн. Тэр хүн хэдийн хэмжээгээр зөв шийдвэр гаргана, төдий хэмжээгээр гэр бүлээ тухайн төвшөнд тавьж байна. Тэгэхээр яг шийдэмгий байдал гэдгийг дур мэдэн ганцаараа шийдвэр толгой мэдэх биш те. Гэр бүлтэйгээ ихнэр хүүхдтэйгээ ярих зүйлэг бол ярина шүү дээ. Юуны тул гэр бүл гэж байна. Тэгвэл энийг бас манаас залуучууд зөв ойлгуул те. Би шийдэх ёстой минь чи дугаа байж гэдэг хандлага биш байна шүү дээ. Ярьж байгаа л окей, манай ихнэр яг юу гэж бодож байна. Аль талаас нь хараад байна, би аль талаас нь хараад байна. Тэгээ хооронд нь холж байгаад за ер нь ингээ шийтгэл. Тийм, ер нь бол 92 хоорондоо ярих л ёстой. Гэрэлт амьд яриа. За тэгээд сэн сайхан байна. Тайван. Дэлнэ. Их орон сэтгэлийг нь бүр нөгөө үзүүрээс нь хэлээд ах шиг байна. Тийм, их оронч гэдэг чинь ерөөсөө хийсвэрл юм аа. Одоо байгаа одоо орчиндоо яг тэр байгаа юм чи миний Монгол тийм чи миний өөр хүүхдээ тийм одоо бид насаараа юм байна. Бидний өвөг дээдсийн газар шорогч бидэнд өвлүүлсэн. Тийм учраас би нус цэрээ одоо nøдмөхн хэлтэй энэ чинь би гарнаж хайрлах хэрэгтэй гэдэг тийм нандин сэтгэлгээ байхгүй. Жишээлбэл бол би бүр тодруулаад асууж байна. Одоо шинэ гадаадад ажиллагчдын 92% ирчүүд байгаа. Яг гэр бүлийн хүчирхийллийн бол үйлдэгчийн 80-90% нь бол ялцчгүй ирчүүд байгаа. Ямар сонголт жишээлбэл хоёр сонголт тавиад ингээд аль нь эрэхтэй эр хүн болдог сонголт юм бэ? Гэт ингэм бол зөв төмөн сонголтуудаас онцлоод хэлвэл магадгүй аль сонголтыг хамгийн чухал хэлэх вэ? Аюул чухал асуулт. Ягаад гэвэл хүн бол сонголтынхоо бүтээгдэхүүн байна. Яг л нэг биеийн хоёр тал учраас хоорондоо заавал мэдээлэл солилцох хэрэгтэй гэсэн. Гэтэ зарим тохиолдолд ингээд идэх хүмүүс ингээд эхнэрээс асууж штэ тийм үү хажуу талаас нь те найз нь ч юм уу эхнэртэй толгоогоо мэдүүлсэн тэгээ асууж гин гэл гэх мэтчлэн юм ингээ нөгөө буруу тийш нь маш их нөгөө залаад идэг штэ. Яг хөө зүгээр найзуудаа чивэл найз бол найз. Гэхдээ миний эхнэрээс минь дээр найз биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэр хэлсээр тогтох хэрэгтэй. Энэ бол миний гэр бүлийн асуудал гэдэг ч юм уу те. Найз болвол найзлахгүй. Янз янз юм болоход найзууд бол хаяад явдаг штэ. Тийм. Эхнэр бол нөхөр бол тэ одоо. Тэрээс баг сонголтгүй байж л байдаг байхгүй. Тэгэхээр хамгийн тэр үнж хамгийн насан турштай байх тэр эрхэм хүнээсээ асууж лавж хоорондоо ярилцахгүйгээр шийдвэр гаргах юм бол асуудал л да. Яг хөө тэгж хөндөнгөөс одоо зөвлөдөг найзууд байна. Хор найруулдаг найзууд байна шүү дээ. Тэр найзуудын үгэнд автаж болохгүй. Чи миний найз хүндсэнгүйгээд ихнэрээ доолж болохгүй тий. Харин найзтайгүй тий. Энд чи миний гэргийн миний хань гэж л. Тийм учраас би хань ижлийг зөвлөлгүй яах вэ? Тийм учраас миний найз зүгээр л одоо бараг л болсон байлаар дуугүй байж л гэж хийх хэрэгтэй тий. Яг л тий 90-ийн донд илжиг бүж ороод байгаа үгүй шүү дээ. Тэгэхээр тэр дундуур бити ороо. Бид хоёрын дунд тэр хоёр болж л байгаа бол тэр хоёр хоорондоо амьдралаа босгоо л явж байгаа шүү дээ. Тэгээ гурав дахь зүйлийг хэлээ л дээ. Гурав зүйл болохоор тогтвортой байдал гэж хэлж байгаа. Гэр хүнээс. Төлөвчсөн тогтвортой тий шийдэмгий байдал тогтвортой байх хэрэгтэй. Тэгнэ гिचээд шал өөр болж болохгүй. Яг л хэлсэндээ байх хэрэгтэй. Тогтвортой байдлыг
хүүхдүүд нь ялангуяа айгүй том нөлөөтэй. Одоо шивл аавынхан зан чинь доктортой, аавынхан зан ааш нь тий одоо харилцаа бүх юм доктортой байхад хүүхдүүд нь нөгөө доктортой орчинд өсөж байгаа байхгүй. Тэгэхээр доктортой байдаг гэдэг бол яа харахгүй нөгөө эмэгтэйчүүд эрчүүдээс үсдэг. Эхнэр хүн эр нөхрөөс үсдэг. А дөрөвдүгüүрх нь хүчтэй байх. Бас л нөгөө нэг амьдралд янз янзын болж ирж болно шүү дээ тий. Янз бүрийн сэтгэл санааны дарамт ч юм уу, гинт ажиллагаа болдог ч юм уу, гинт одоо шинжилгээ өгсөн ч гинт муу мэдээ сонсдог ч юм уу тий. Ямар нэгэн зүйл болох үед тэр хүн нөгөө хүчтэй байх. Тэгэхээр яг хүчтэй байна гэхлээр л одоо монгол ирчүүд бүгдийн цөм зохиол тий. Нэг л том булчинтай гэж боддог. Хүчтэй байна гэдэг бол хүнд хэцүү цаг үед яг нөгөө тэрийг даван туулах гарах сэтгэлийн тэнхээ авах байхгүй. Сэтгэлийн тэнхээ. Илүү их тэр талаас нь. Тийм. Яг нэг ийм баланс байна л да. Зөөлөн ба хатуугийн баланс гэж. Тэгээ яг ингээд нөгөө гэр бүл судалдаг, ирчүүдтэй ажилладаг олон янз хүмүүс хитрхи аав нь зөөлөн байх болохоор хүүхдэд дураар нь дургуулдаг. Хүүхд нь юу ч хийсэн аав нь за тэг гэж хэлж идэг тий. Хитрхи хатуу болохоор хүүхдэд бүгднийг хянах гэж орлохлоор хүүхдүүд дэндүү өөрт итгэлгүй. Заримдаа хүүхдүүд нөгөө хяналтаас нь гарахын тулд хуурм эхэлдэг ч юм уу, худлаа ярьдаг ч юм уу тэгж хийд юм байна. Тэгэхээр ямар үед одоо үгүй гэж хэлэхгүй, ямар үед тийм гэж хэлэхгүй гэдэг хатуу зөөлний балансыг барих хэрэгтэй байна л да. Тэр бол үнэхээр одоо мэрэгүү ухаан Тэнгэрээс одоо чи одоо тийгээд конод дарах юм байхгүй шүү дээ. Эсвэл хажуунаас нь нөгөө хэлэх юм байхгүй. Хүн өөрөө л дотроо эрүүл харууд ухаанаараа бодоод шийдэх хэрэгтэй гэсэн үг л. Энэ дөрвөн зүйлийг л эмэгтэйчүүд ирсэн. Энэ хүчтэй байх дээр бас манай ирчүүд тэгвэл арай л дутуу байгаа юм шиг. Яа тэгвэл тэр амиа хорлож байгаа хүмүүсийн 60% нь ирчүүд юм гэж байгаа. Энэ ч одоо амьдралдаа тулгарч байгаа асуудлыг дааж дийлэхгүй болоод хүн амиа хорлдог байлгүй бол тий гарц харахгүй болоод тэгэхээр зэрэг бас үнэхээр манай ирчүүд маань сэтгэлийн тэнхээтэй байхад суралцах шаардлагатай байна тий. Сэтгэлийн тэнхээс гадна хүчтэй байх гэдэг чинь бол ямар үе хэрэглэх гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хүчтэй байх гэдэг гэр бүлээ хүчрхийлэхэд хэрэглэх хэрэгтэй тий. Хүчтэй байх гэдэг чинь гэр бүлээ хамгаалахад хэрэглэж байгаа байхгүй. Тэр нь хамгаалтын хэрвээ эр хүн л гэр бүлээ хамгаалахгүй, эр хүн өөр хүүхдээ муу мухай нөлөөллөөс хамгаалж чадах тийм хүч байхгүй юм бол энэ бол зөвхөн нөгөө юуны хүч биш л дээ. Зөвхөн юм сайхан зан аашны хүч биш, бас санхүүгийн хүч байх хэрэгтэй. Эдийн засгийн хүч байх хэрэгтэй. Тэр хүн бас нийгэм нөлөөллийн хүч байх хэрэгтэй. Эр хүн гэхэлэр зөвхөн гэр бүлдээс сайхан добрый домбоогоос үүдэх тийм зүйл биш л дээ. Тэр бол бас нөгөө хил хязгаараад хэлжтэй үр хүүхдээ нөгөө Монгол ардын зүрх өгдөг штэ. Аавын бид тэр хүнтэй тань захны бид газар үзэж. Тэгэхээр тэр аав бол хүчтэй аав байгаа байхгүй. Танилцалтай хүрээлтэй хил хязгаараад хэлсэн. Хүүхдийнхаа тэр нөгөө юуг ахиулж байгаа байхгүй. Хил хязгаарыг ахиулж байгаа. Тэгэхээр хүчтэй байна гэдэг бол маш олон тийм тал бүтээр харагддаг. Олон талаар. Тэгэхээр одоо ингэ ажиглах юм бол ойлголтын гажуудлууд амьдрал дээр нэлээд байгаад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Одоо хүчтэй байдлыг буруугаар ойлгоод ч юм уу, буруу үйлдэлээр үзүүлээд ч юм уу. Тэгвэл энэс энэ гажуудлаас тэгвэл салахын тулд таны бодлоор түрүүн бол ярьж байсан шүү дээ, өмнөх нэвтрүүлгээр ярьж байсан. Эцэг эхчүүд өмнөнийг олгох ёстой. Гэтэл олгодож чадахгүй. Одоо энэ үе ингээд ирчлээ. Таны хувьд тэгвэл яг энэ гажуудлаас гарахын тулд юу хийх юмсан гэж боддог вэ? Хүн өөрөө өөрсдөлтийг хүсэх хэрэгтэй. Хүсэх хэрэгтэй. Тэрнээс биш тэр хүнийг хүчээр одоо танхимын сургалт ч юм уу. Сургалтанд суулгаад тэр хүн аль хэдийн сургалтанд суужтаа сувгаас олцсон байгаа. Өөр юм ботсон. Тэгэхээр тэр хүн өөрөө үнэхээр хүсэх хэрэгтэй. Үнэхээр сайхан амьдрахыг хүсэх хэрэгтэй. Жишээлбэл би нэг юм хараад гайхдаг байхгүй. Израильд ингээд очлоо. Израиль бол ингээд одоо мэдээ хэвлэл мэдээлэлээр бөөн дайн болж байгаа газар гэж бодож байгаа шүү дээ. Бөмбөгдөж байгаа бөмбөгдүүлж байгаа хоёрыг дандаа гаргадаг шүү дээ. Дандаа нэг тийм мэдээ гаргаж. Тэгэл тэнд дайнтай газар мөртөө дайнгүй юм шиг хүмүүс амьдарч байна. Шинэ байшин бариад, үр хүүхдээ сургууль сураад, шинэ одоо техник дэвшлийн судалгаа хийгээд, лабораторид ажиллаад, наран шарлагын газарнаас юу ч болоогүй юм шиг хилдээл. Ерөөсөө амьдралын агшин бүрийг амталж одоо амьд яваа хүн гэдгийнхаа ич хэдийг гаргах гэж өөрөө эрдэн боловсрол толгооныхоо одоо шүүсийг гаргахтал явж байгаа байхгүй. Амьдрал тийм хайртай. Тэгтэл дайн болоогүй зөв зүгээр инх тунх байгаа зурлаа дайн болсон юм шиг сэтгэл санаагаар унаад ажил төрлөө хийхгүй эрдэм боловсрол хөөхгүй өөрийгөө сайжруулахгүй жишээ 17 он боллоо гэж за би юу шинээр сурах уу те би ямар чадвар эзэмшгүй
би эр хүний хувьд, эмэгтэй хүний хувьд эсвэл би ямар шин одоо тий одоо дадал хөвшиг бий болох гэх мэтлэнгээр тийм бүтээлч амьдрал хайртай тийм сэтгэлгээ хүнд өөртөө дутж байгаа учраас хичнээн тий одоо энэ тэндээс бонд босгоод одоо ийм тийм байгууллагад нэмэр баг. Хүн өөрөөс нь шалтгаалж байгаа. Тэгэхээр хүн өөрөөс бүсэх хэрэгтэй. За тэгээд сэн сайхан байна. 50 да. Дэлнэ. Гэлээ. Монгол эрчүүдийг харах өнцөг ямар байхаас шалтгаална даа. Жишээ Монгол улсын нийт хүн амын 49.42% эрчүүд гэж хэлж байгаа. Тэр Монгол улсаас татгалзаж байгаа хүмүүсийн 20% эрчүүд байна. Гэрэлт амьд яриа. Өөрөө л хүсэх хэрэгтэй. Өөрөө л хүсэх хэрэгтэй. Түүнээс шалтгаалах. Хүний итгэл үнэмшил яг юунд итгэж байгаа, юуны өмнө эцсийн бүлэгттэй бүр яг хамгийн эцсийн бүлэгт амьдралаа хэний өмнө тайлгнах юм. Ямар хариуцлагын өмнө, ямар одоо мөн чанарын өмнө тайлгнах юм бэ гэдэг маань тухайн хүний бас шийдвэрүүдэд маш их нөлөөлдөг л дөө. Хэн болох вэ гэдэг дээр маш их нөлөөлдөг. Тэгэхээр та бол Христ итгэдэг, Христ итгэдэг үнэмшилтэй хүний хувьд эрэг хүний тухайн таны ойлголтод таны итгэл үнэмшил ер нь хэрхэн яаж нөлөөлсөн бэ? Хэдий үеэсээ хойш ч юм уу те одоо бодвол уншиж байгаа номнууд шиг их Христ итгэдэг хүмүүсийн зохиолууд байна. Их мэтлэн харахад бол энэ талаараа магадгүй бид нарт бас цаг бага байх шиг байна л да тий товч сайхан ярьж өгч. Тэг хүний итгэл үнэмшлүүд бол тухайн хүний ертөнцийн үзэл болдог. Тий. Тухайн хүн чивэл тий одоо надад би одоо төрөл арилжна. Тий одоо би үүлийн үлээрээ одоо би амьдарч байгаа. Би одоо яахалчгүй одоо би үүлийн үрийн одоо үүлийн үрээ эдлээ явж байна. Тэгэхээр би одоо сайн юм хийгээд дараагийн амьдралаа сайхан амьдрах юм бол энэ амьдрал бол сайн үйлсээр буян хийхээр л одоо дүүрнэ гэсэн. Тэгэхээр тэр бол асар бэртгчин үзэл байгаа байхгүй. Аа. Тий? Нэг талаар аюул бэртгч үзэл байгаа. Тэгтэл Библийн бурхан болохоор юу гэж ярьж байна вэ гэхээр хүний амьдрал бол эхлэл ба төгсгөлтэй. Энэ амьдрал бол таны цорын ганц амьдрал чинь. Цорын ганц амьдрал чинь. Тийм учраас энэ амьдрал дээр хэн байхаар төрсөн тэр одоо авиас чадвараар тэр онцлогоор та 100% гарах хэвээр. Гэхдээ та өөрийнхөө төлөө биш бусдын төлөө. Тэгж нөгөө сэтгэлгээ нь болохоор миний карма, миний үүлийн үүр гэж бодохгүйгээр дараа нь тэртээ дөрөв боломж бас байна. Би угаасаа тий энэ дэлхий дээр нэг л удаа амьдрна. Гэхдээ би амьдрахтаа цэцэг юм бол бүр ингээд 100% дэлгэрээ тий. Мод юм бол 100% өндөр уурах гэдэгтэй адилхан. Би инженер хүн юм бол би 100% тийм инженер бай. Би эцэг их нэг л удаа би аав байна, нэг л удаа би ээж байна, нэг л удаа би хүн байна. Би яг энэ дээд потенциалаараа амьдрий гэдэг тийм асар их тийм өөрийгөө максимум болгох бүр ингээд бүр дээд зэгтээ хүрэх. Тийм нөгөө итгэл үнэмшил Библиэлд байдаг байна. Тэгэхээр тэр итгэл үнэмшил маань одоо хүмүүсийг асар бүтээлж, асар нөгөө нийгэмдээ хайртай, одоо тэгээ үр хөвгттэй хайртай, тэр нөгөө нэг амьдралд хайртай, тэр нөгөө зүйл рүү тэмүүлж байгаа. Тэгээд тэрнээс надад дахиад 1000 жил байгаа. Тэ? Одоо 1000 юу байгаад би 1000 боломж хэлдэг. Одоо миний бүлж байгаа ийм байгаа нь миний буруу биш. Нөгөө урд төрлийн буруу гэдээ ингэж явах юм бол асуудалтай л да. Тэгэхээр яг төлөвшөл гэдэг чинь яг нөгөө тухайн хүний ертөнцийн үзэлтэй бол шууд уялдаж холбогдно. Бие авч явах, гэр бүл авч явах, мөнгө авч явах тий мэрэгчлээ яаж хандах вэ? Тэр бүх юм чинь итгэл үнэмшлэж холбогддог. Яг тэгвэл тэр итгэл үнэмшил чинь өөрөө тухайн хүний ертөнцийн үзэл болж тухайн хүнийг ертөнцтэй өөрийгөө таниулах, ертөнцид болж байгаа альва нэг юм сүзэглийг өөрийнхөө тайлбарлах, түүрийг өөртөө тунгааж авах тийм фильтр болж гэж байгаа. Бодох альва зүйлийг бодох, сэтгэх юм уу, өнцгийн хүртэл бас итгэл үнэмшил тодорхойлж өгч байгаа хэл та. Тийм аль талаас нь бодох хэрэгтэй юм бэ гэдэг тий. Гэхдээ яг нэг ийм нэг зүйл байна. Одоо Христ итгэдэг гэхлээр зарим хүмүүс бол энэ гадаадын шашин үтсэн ийм гэж бодож байгаа. Тэгтэл Монгол улс хүчрхэг байсан. Тэр хүчрхэг зуунд монголчуудын ихэнх нь загалмаатнууд байсан. Тэр бол Монголын яалцчгүй тийм түүх байна. Тэгээд Монголын одоо мандан буурсан тэр үеийг харах юм бол загалмаатнууд байх болцоо байна. Сэтгэлгээний харанхуй болсон. Одоо бид ингээл 100 жилийн өмнөх монголчууд янз бүрийн баримтлал кино минь үзэхэд асар их нэг ариун цэврийн байдлаас ахуулаад тэгээ одоо ингээл өвчлөл ахуй соёл нийгмийн хөгжил тэр юм чинь асар өөр төвшөнд байгаа байхгүй. Тэгэхээр бид яг хүмүүсд ингээл өөр одоо шашныг буруутгалаа ингэх баг. Тэгтэл
тухайн хүний ертөнцийг үзэх үзэл ямар байна? Тухайн улс орны хөгжил яг тийм л байна. Тийм л байх бол тий. Яг л ард иргэдийнх нь итгэл үндэслэл нь улс орны хөдлөө байх уу эсвэл өөр хөдлөө байх уу гэдэг тийм бэртгчин байх уу эсвэл нийтж байх уу? Аюу тийм том ялгаа гаргаж өгч байгаа. Тэгэхээр итгэл үндэслэл бол тухайн хүнийг бол аюу том задлж өгнө. Тэгээ би таны бас саний хариултаас нэг дүгнэлт хийлээ л дээ. Гэрэлт амьд яриа. За тэгээд сэн сайхан байна. Тайван да. Дэлнэ. Гэлээ. Их орон сэтгэлгээг нь бүр нөгөө үзүүрээс нь хэлээд байгаа шиг байна. Тийм их оронч гэдэг чинь ерөөсөө хийсвэр юм аа. одоо байгаа одоо орчиндоо яг тэр байгаа юм би чи миний Монгол тийм чи миний өөр хүүхдээ тийм одоо бид насаараа юм байна. Бидний өвөг дээдсийн газар шорогч юм бидэнд өглөөсөн. Тийм учраас би нус цэрээ одоо nøдмөх нь хэлтэй энэ чинь би гарнаж хайрлах хэрэгтэй гэдэг тийм нандин сэтгэлгээ байхгүй. Жишээлх юм бол би бүр тодруулаад асууж байна. Одоо шинэ гадаадад ажиллагчдын 92% ирчүүд байгаа. Яг гэр бүлийн хүчирхийллийн бол үйлдэгчийн 80-90% нь бол ялцчихгүй ирчүүд байгаа. Ямар сонголт жишээлх юм бол хоёр сонголт тавиад ингэхдээ аль нь эрэхтэй эр хүн болдог сонголт юм бэ? Гэдэг юм бол та зөв төмөн сонголтондоос онцлоод хэлвэл магадгүй аль сонголтыг хамгийн чухал хэлэх вэ? Аюул чухал асуулт. Ягаад гэвэл хүн бол сонголтынхоо бүтээгдэхүүн байна. Бид нар бол яг хэн байх ёстой тэргээрээ тултлан л байх ёстой. Тийм. Олон хүмүүс юу гэж боддог бол Христ хүмүүс бүгдээр ингээ хэвэн зүтгэх юм шиг адилхан болдог. Ингээд бүгдээр ийг зогсож байгаа л дуулаад ийг нь зогсож байгаа л сууж байгаа сонсоод бүгд нэг хүний юмыг сонсоод ч юм уу те. Тэг ингээд тэр зураглалыг харахаар зэрэг Христийн бүгдээр нэг адилхан ярьдаг, адилхан сэтгэдэг, бүгдээрээ тархиа угаалцсан байдлын юм байгаа даа. Гэтэл яг мөн чанар нь юу вэ гэвэл тэр ерөөсөө огт биш. Та хэн бэ? Яг надаас шал өөр хүн шүү дээ. Эрэгтэй хүн хоёлаа. Тэгтэл хоёлаа би энэсээ та тэс өөр одоо мөн чанартай, тэс өөр personality гэж ярьдаг л да. Тэ ийм бэ. Тэгэхээр тэргээрээ би хэн байх вэ гэдэг маань миний хувьд одоо бүтээсэн бурхныхаа өмнө миний одоо байж чадах хамгийн сайн нь л гэсэн. Тэгээ бас нэг зүйл ойлгох хэрэгтэй. Чи эс сэтгэдэг бол бүгдээрээ л их мундаг болчтой гэж бас бодож болохгүй. Яг бол тухайн хүний төлөвшил, тухайн хүний ухаарах те одоо тэр янз янз шүү дээ. Зарим нь бол үнэхээр яг тийм жишээ би нэг жиргэн дээр Мойсийн хуулийн ангийн нэг оюутан жиргээ гэсэн байхгүй. Үнэхээр эс сэтгэдэг хүмүүс шал өөр байдаг. Тэр итгэж биш юм шүү дээ. Шал өөр байдаг. Жинхэнэ итгэдэг нь бас шал өөр байдаг гэж байгаа байхгүй. Жинхэнэ итгэдэг. Өөрөөр хэлэх юм бол жинхэнэ байна, хулхин байна. Тий, яаж ч бол эс итгэдэг гэсэн мөртлөө амьдрал нь ерөөсөө ялгархан байхгүй, үзэл бодол нь ялгархан байхгүй, бие авчиж ялгархан байхгүй тийм итгэж байна. Тэгээд нөгөө нэг үхрийн ивэр дөрвөл мянган үхрийн ивэр дөрвөл гэчээр тэдний одоо жишгээр бусдыг нь харж бас болдог. Бас тэдний дунд бас үнэхээр цойлж байгаа, үнэхээр тэргүүлж байгаа, манлайлж байгаа тэр үнэхээр зүр сэтгэл жинхнээсээ болсон. Тэр нийгэмдээ үнэхээр гэрэл одоо давс болж байгаа тийм хүмүүс бас байна. Тэгэхээр тэрийг бас нэг ялгаж харах тийм юу байна л да. Яг хөө мушки гэвэл хүн юу ч хараад юугаарч мушгиж болно. Тэгэхээр яг хөө энэ итгэдэг хүмүүсийн дунд чинь сайн сайхан одоо зөв сэтгэлтэй, зөв амьдралтай нийгэмд нөлөөлж байгаа хүмүүс байна шүү. Бас нөгөө талаар одоо тоон дотор гэдэг шиг хөлөх гэж яриад байгаа тийм одоо үнэхээр зам чин төлөвшөөгөө ногооноор байгаа тий одоо тийм байдаг шүү. Тэгэхээр яг хөө бид бүгдээр төлөвшөж явна. Хүн гэдгийнхээ хувьд бол бүгдээрээ суралцж явна. Тэгээд яа харахгүй Христийн итгэл бишрэл гэдэг бол монголчуудыг хүчрхэг байсан тэр цагт монголчуудын оюун санааны одоо том одоо потенциал болж исэн, хүч болж исэн тийм итгэл юм шүү. Ялангуяа иршүүд дайчин байх уу? Яг үн. Ягаад гэвэл одоо амьтны хорлож болохгүй, талж болохгүй гээд тухайн үед байсан бол юу дэлхийн талыг яаж байхгүй шүү дээ. Монгол ирчүүд бол дайснаа алуул алдсан шиг алдаг. Өршөөж. Тийм хүчрхэг байсан баг. Тэгээ шийдэмгий төлөвшөлтөө тийм ээ тогтвортой. Тэгээд хүчтэй. Байсан л гэж таарах. За ингээд ярилцсан маань өндөрлөж байна. Таны гэрээ бид нартай
Өөрийнхөө сэтгэл санаа, зүрх сэтгэлийг үзэл бодлыг чөлөөтэй нээлттэй сайхан ирсэн маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд Монгол ирчүүдийн төлөө бас хийдэг таны ажил үйлсээс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ирчүүдийн төлөвшил, ирчүүдийн тухай нэлээд гүнзгий яриад өндөрлж байна. Танд энэ нэвтрүүлгийг сонсоод үзээд янз бүрийн зүйл бодогдсон бол янз бүрийн үзэл бодол магадгүй тэнд нэг эхэлсэн бол ассан бол бид нартай та хуваалцаасаа гэж бид нар үнэхээр чин сэтгэлээс өсөж байгаа. Тийм учраас дэлгэцэн дээр гарч байгаа утсаар ярьж болно. Мөн манай Facebook пэйжээр дамжин бид нартай холбогдох боломжтой шүү. Ингээд бүгдээрээ дараагийнхаа нэвтрүүлгээр шоу сонирхолтой бас сэдвээр уулзах болно. Та сайхан амраарай. Баяртай. За баяртай.